зис ба хөдөр нь 3-2 харьцаатай орсон 600 г цэсийн хаашин дээр хэдэн грамм цэсийн зис нэмбэл 80% цэстэй хааш гарах вэ гэж. За бид нар болохоор зис ба хөдөр нь 3-ыг харьцан 2 харьцаатай. Өөрөвл зис маань 3 хэсэг байхад хөдөр маань 2 хэсэг харьцаатай ийм нэгдүгээр хааш байгаа юм байна. Гэтэ энэ хааш маань 600 г юм байна. Энэ дээр бүгдээрээ хэдэн грамм зис нэмбэл. За одоо ингээд 100% зис нэмчих юм байна шүү дээ. За нэг y грамм. Тэгэхдээ энэ маань 100% зис. За тэгсэн чинь манайх яасан 600 дээр нэмэх нь y грамм болчихж байгаа шүү дээ. Энэ маань тэгтээ 80% нь зис эзлэг болчихж байгаа юм байна. За нэг бодно гэсэн үг. За эхлээд бүгд ингээ зисийн эзлэх хувь нь энд 80 болсон байгаа тий. Тэгэхээр эхлээд би энэ 600 г-ийн маань 3 хэсэг нь зис, 2 хэсэг нь хөдөр. Тэгэхээр би яг зисээ олъё. Тэгэхээр өрбөл ихний хааш маань нийт 5 хэсэг юм байгаа. Энэ нийлээ 600 г. X болохоор 600-г 5 тавахаар энэ маань 120 юм байна. За тэгэхээр зис нь 3 хэсэг юм чинь нэгдүгээрт орсон зисийн хэмжээ бол 360 г байна. За одоо бүгд яах юм гэсэн чинь 360 г зэстэн дээрээ y грамм зэс нэмсэн. Тэр чинь манай 600 дээр нэмэх нь y-ийн 80% тэнцсэн шүү дээ. Энэ маань одоо манай холиод гарсан 600 дээр нэмэх y бүтээгдэхүүний маань 80% зэсээ гэсэн. Тэгэхээр 80% нь болохоор манай анхны зэстэй тэнцсэн. Энийг бодож гаргана гэсэн үг. Тэгэхээр 360 дээр нэмэх нь y тэнцүү. За нэр хураач. Тэгэхээр энэ маань хураагаад хэдлэх юм гэсэн чинь 5-ны 4 болно. 5-ны 4-өөрөө гişүрл өөрчилж 5-ны 4 өөрөвл 0.8 гэсэн үг л дээ тий. Тэгэхээр 630 0.8 нэмэх нь 0.8 их гэсэн үг. За тэгэхээр бүгдээр 600-гийнхаа 0.8 хэсгийг олно гэдэг бол 480. Тэгэхээр 300 дээр нэмэх нь y тэнцүү, 480 дээр нэмэх нь 0.8 их. За одоо бүгдээр яасан гэсэн y-ийн ийш гаргачих. Тэгэхээр 1 y-гээс 0.8 хасгаар 0.2 y, а 480-аас 300-аас чи тэгэхээр 180. Эндээс y-гээ олъё гэвэл 180-ыг хуваах нь 0.2 гэсэн үг. Өөрөлдвөл 180 бүгдээрээ 0.2 тухайн буюу эсвэл 5 дахин ихснэ л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би 900 г зис нэмчих юм бол одоо 900 г зис нэмчих юм бол 80% хаашт болох нэ гэсэн үг байна. За 12 нь зураг төгсөн призмийн суурдах С өнцөг нь 30 градус гинэ. За энэ 30 градус. Тэгээ биднэрт MC6, MC энэ зэн 6. За тэгээд BC нь болохоор 15. За ингээ бүтнээрээ энэ зэн бүр ингээ 15. BB-ний өндөр нь болохоор 8. За бүх өндөр 8 гэсэн үг шүү дээ. За энэ призмийн эзлэх хүнийг олоорой гэж. За призмийн эзлэх хүнийг олно гэдэг маань суурийн талбайгаа өндөр өөрчилнө. За тэгсэн манай суур маань юу юм бэ гэсэн чинь тэгшинстэй гурвалжин байна. Суурийн талбайг олоод өндөр нь 8 бэлэн байгаа шүү дээ. За тэгэхээр бүгдийг таарсан чинь энэ өнцөг 30 градус өгсөн. Тэгэхээр тэгшинсд гурвалжны 30 градусын эсрэг учраг катет маань дандаа энэ гипнозынхаа хагас байна. Тэгэхээр юу гэсэн үг манай энэ зай 6 юм бол энэ хэд вэ гэсэн чинь 3-тай тэнцсэн юм шиг. За нөгөө талаас манай эн чинь өөрөө дахиад энэ том 3 тэгшинстэй гурвалжны арай тун 30 градус шүү дээ. За тэгэхээр би одоо ер нь суурийн гурвалжнаа дээрээс нь ингээ хараад зорчих. За энд нь B, A, энэ C. Тэгэхээр C өнцөг дээр 30 градус шүү дээ. Тэгэхээр надад энэ BC маань 15 өгсөн ба. Бүгдээр нь суурийнхаа талбайг л олно. За ер нь бол энэ уулнал 15 30 хаалт суурин болж штэ нэмийн хчмэр хуваас мууснаа ер нь ерөөсөө хамаагүй тий илүү өгтлөд өгсөн байна. За 30 градусын эсрэг катет маань гипнозын хагас. Тэгэхээр би энийг x-гэжүүл манай AC маань 2x гэсэн үг. Тэгэхээр энэ пипогор чи 15-ын квадратээр x квадратын нэмсэн гипноз 2x-ийн квадраттай тэнцүү. Чи BC гэж өгсөн зүг байсан ба. За тий. За тэгэхэндээс 225 тэнцүү 4x квадратаас нь x квадрат буюу 225 маань 3x квадрат. За одоо би x квадратаа олохын тулд 225-аа 3 дугаач. Тэгэхээр 75 юм байна. Тэгэхээр манай x маань
язгуурын дор 75. 75 чинь 25-ыг үүчнэ 3 чинь 5 язгуур 3 болчих юм байна. За одоо тэгвэл би суурийн хандлагыг болчих. Суур буюу энэ 3 шиг хандлагыг болохоор BC катетыг AB катетээр өөрчилээд 2 тугаачна. BC нь 15 гэд өгсөн, AB-гээсээ бүгдээ 5 язгуур 3 гэд болсон. Тэгээ 2 тугаачна. Тэгэхээр манай суурийн талбай маань 2-ны 75 язгуур 3. За одоо эзлэхүүн хаалъя. Тэгэхээр призмийн эзлэхүүн гэдэг маань суурийн талбай бис олцсон. Өндөр 8-аар өөрчлөл болоо. Тэгэхээр суурийн талбай маань болохоор 2-ны 75 язгуур 3 өрчгөнэ. За ингээ хураачихаар одоо би 75-ыгаа 4-өөр өрчүүлнэ л гэсэн үг. Тэгэхээр манай эзлэхүүн маань 300 өрчгөн язгуур 3 гэж харах нэ. Нөгөөдөл нь илүү юмнууд өгсөн байх шүү те. За 13-ыг харъя. За 2 багийн төвөөс морьтой болон дугуйтан нэг зэрэг ухталсан гарсан байна. За тэгэхээр эндээс морьтой хүн гараад за нөгөөтгөөс нь болохоор дугуйтай хүн гарчээ. Тэгвэл дугуйтай хүнээс 10-аар илүү хурдтай гэж. За дугуйтай хүнийхээ хурдыг би одоо B гэжүүл манай энд мотоциклтай хүний хурд нь болохоор хаан гэсэн чинь морьтой дугуйтай хүн баг шүү. Мотоциклтай хүн байхгүй маань. Тэгэхээр дугуйтай хүнээс 10-аар илүү гинэ. Тэгэхээр дугуйтай хүний B гэвэл морьтой хүний хурд маань дугуйтай хүний хурдан дээр 10-ийн нэвстэй тэнцсэн юм байна. За тэгээд морьтой хүн болохоор 45 км зам явсан байна. Дугуйтай хүн болохоор 30 км яваад хоорондоо яг уулзсан гэж. За тэгвэл хэдэн цагийн дараа уулзсан бэ? За тэгэхээр өөрөвл энэ хоёр маань өдөдс яваад уулзсан байна. За нэг газар ч уулзсан байна. Тэгсэн чи яасан гэсэн чи морьтой хүн болохоор 45 км явсан зам. Дугуйтай хүн болохоор 30 км зам яваад уулзсан байна. Тэгээд одоо уулзсан цаг болох гэдэг юм ба штэ. За тэгэхээр бүгдээ ингээ энэ хоёр маань нэгэн зэрэг гарсан гэсэн. Тэгэхээр морьтой хүний явсан хугацааг олъё гэвэл нийт явсан зам 45 км-ээ би хурданд нь хугацаа өгч. За дугуйтай хүн маань ямар хугацаанд явсан гэсэн чинь нэгэн зэрэг гараад тэгээд уулзсан гэсэн шүү дээ. 30 км замыг би хурданд нь ухаар энэ дугуйтай хүний явсан цаг гарна. Энэ хоёр гараад уулзжээ хэрэг хоёр хугацааны адилхан гэсэн үг тий. Тэгэхээр энэ хоёр хугацаагаа хооронд нь тэнцвүүлээд юутайч бүгдээрээ хурдаа олчих. За тэгэхээр энэ дээдх өрт маань хоёулаа 15 тугаагдахаар тоом чинь 15 тугаачвал бас арай жоохон хялбарчлагдчих шүү дээ тий. За ийшээ B-гээр өгөөд энэ дээр B дээр нэмэх нь 10-аар ижил хоригчээ. Тэгэхээр 3B тэнцүү 2B дээр нэмэх нь 20 болох юм байна. Ийшээ хасчаар манай B нь 20 буюу дугуйтай хүний урд нь 20 км цаг юм байна. Тэгвэл одоо морьтой хүн маань үүнээс 10-аар илүү гэсэн чинь 30 км цаг хүрттэй байна. За гэхдээ хэдэн цагийн дараа уулзсан бэ гэж байгаа юм чинь би одоо шилэнийг олгож байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр T маань дугуйтай маань 30 км замыг дугуйтай маань 20 км цаг хүрттэй тулсан гэдэг чинь 2-ны 3 буюу 1.5 цаг яваад уулзсан байснаа байх нэ. За 14 болохоор 20% 750 г давсны усмал. За 750 г давсны усмал маань 20% давстай. За тэгээд 30% давсны усмал болохын тулд бүх шишнээ грамм болтон ширгээх вэ гэж байна. Тэгээ би эндээс хасах юм байна. Юу хасах юм гэсэн чинь нэг ширгээж байгаа юм чинь надаа уснаас нь л байхгүй болчихно x грамм ус. Тэгээ ширгээд 750-аас нь x грамм болчихлээ. Тэгтээ энэ маань 30% давсны усмал агуулсан байна. За энэ маань болохоор ширгэж байгаа нь ус гэсэн үг шүү дээ. За тэгвэл би 750 г-ийн давсыг олноо. Тэгэхээр 20% бол нагчин 120. За эндээс бүгд усыг хасж байгаа юм чинь давс нь хэвэрэл тий. Тэгээ эн чинь юутай тэнцвэн гэсэн чинь манай гарсан хариу 750-аас нь x-ийн 30% давстай тэнцвэ гэсэн үг. За 100-ууд нь адилхан юм чинь орхичи. Хоёулангийн ингээд 10 тугаачи. Тэгэхээр 750-ыг үрчх нь 2 тэнцүү. 750-аас нь x-ийг үрчх нь 3 бахна. За тэгэхээр 750-ыг үрчх нь 2 маань тэнцүү. 750-ыг үрчх нь 3-аас хасах нь 3x. За 3x-ийн тэнцвэрийн уртл гаргалаа. Тэгэхээр эндээсээ энийг хасах нь шүү дээ. Тэгэхээр 750-ыг үрчх нь 3-аас бүгдээрээ 750-ыг үрчх нь 2-ыг хасчээ. Тэгэхээр нэг шиг 750 гарна шүү дээ.
Тэгэхээр X болоход 753 тухаар 250 г. 250 г ус ширгээсэн байна штэ. Өөрөөр энэ алга болсон гэсэн үг. Тэгээд асуулт нь болохоор гэсэн чинь хэдэн грамм болтол нь ширгээх вэ гэсэн. Тэгэхээр одоо би энд яасан бэ гэсэн чинь нөгөө 750 г авах байсан да. Тэрнээс 250 г ус нь ширгэсэн буюу байхгүй болсон. Тэгэхээр надад одоо 500 г л болсон байна. За хүний ус цагт мм ургадаг гинэ нэг цагт. За тэгвэл энэ тоог метрээр илэрхийлээд стандарт хэлбэрт бичье гэж байна. За тэгэхээр энэ хэдэн тэгтэй байна? 6 тэгтэй юм байна. Тэгээд өрчг нь 17 мм-ийг метрээр илэрхийлгэнэ. Тэгсэн чинь байна шүү дээ. Манайхаар 1 метрт маань 100 см байдаг. 1 см 10 мм гэдэг юм чинь 1 метр 100 1000 мм юм байна шүү дээ. За одоо би миллиметрээ метр рүү шилжүүлэх гэж байна гэдэг чинь 1000-д хувааж өгнө гэсэн үг. За тэгэхээр энийг би одоо анханаас нь өөрийн ингээд стандарт тавьчих 1.7 өрчих нь би таслал хэдэн оруу урагшлуулах юм бэ гэсэн чинь 7 оруу урагшлуулж байгаа юм чинь 10-ын хасах 7 зэрэг миллиметр. За одоо энийг би яах юм гэж метр рүү шилжүүлнэ гэдэг маань дахиад 1000-д хувааж өгнө шүү дээ. Тэгэхээр хуваах нь 1000. За тэгэхээр одоо энэ маань 1.7 өрчих нь 10-ын хасах 7 зэрэг 1000-д хуваана гэдэг чинь урагшлуулна буюу 10-ын хасах 3 зэрэг. Тэгвэл хуваах нь 1000 юм чинь өрч хэрвчүүл 10-ын хасах 3 зэрэг метр. Тэгэхээр 1.7 өрчих нь 10-ын хасах 10 зэрэг метр байна. За 16 нар дэлхийгээс ийм километр зайд оршдог гинэ. Чи нарнаас хамгийн хол зайд оршдог дэлхийн ван болохоор ийм километр зайд оршдог. Тэгвэл дэлхийгээс ямар зайд орших вэ гэж. Тэгэхээр хамгийн хол орших энэ зай маань болохоор өгөгдсөн нар дэлхийн 2 дахь зай өгөгдсөн. Одоо тэгвэл дэлхийн 2 хоорондох зайг олохын тулд бүгдээрээ энэ 4 800 за энэ ч та хэдэн тэгтэй юм бэ? Эндээсээ энэ зайг нь хасаад өгч шүү дээ. Тэгэхээр 149 сая энийг хасаж өгнө. За тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь 10-аас 9-аар 1, 9-өөс 4-ээс 5, 7-оос 1-ийг хасчаар чинь 6. За ийм километр зайд оршихнэ. За дараа нь 17 2 тооны 1-ийг нь 30%-аар нөгөөх нь 20%-аар хэсгэд тэдгээрийн үржүр хэдэн байр хэсэх вэ гэж байна. За манай анхны тоо А, Б гэсэн 2 тоо ижил дээ. Гэтэл би А тоог 30%-аар хэсгэнэ гэж чинь 130% болгочих. 130%-ийн олно гэж бүгдээр яг 100 хуваагаад 130-аар үржүүлчихнэ гэсэн үг шүү дээ. За Б тоогоо 20%-аар хэсгэнэ гэж чинь 120% болчихжээ. Тэгвэл 120% олыг бол 100 хуваагаад 120 үржүүлэх энэ манай шинэ үржтгүүн гарч ирж байгаа. Тэгвэл тэдгээрийн үржтгүүн хэдэн байр хэссэн. За анх А30 байсан. Одоо А30 нь Б30 нь энэ маань 1.3, нөгөөх маань 1.2. Тэгэхээр А30 нь Б-г 1.2-ыг 1.3-аар үржүүлэхээр 156 мөн баха тий. 156 болчих. Тэгэхээр одоо манай анх АБ-ийн 100% бол одоо шинэ үржтгүүн болох 156-г хүчин АБ нь хичнээн процент вэ гэхээр одоо бүгд энэ хоёроо үржүүлээд тгийг хуваачаар 156% гарч байна. Тэгэхээр хэдэн хувиар ихсэн байх нь гэсэн чинь 100-аа хасгаар 56%-оор ихсэн байх нэ. За 18 усан онгоц урсгал дагуу 36 км. За урсгал дагуу урсгал сөрөөж явж байгаа юм байна шүү дээ. За урсгал дагуу явж байгаа зам нь 36 км гинэ. Тэгээ урсгал дагуу 3 цаг явсан. Явсан хугацаа нь 3 цаг. А урсгал сөрөөд 4 цаг явсан юм байна. Бас мөн 36 км. За тэгвэл онгоцны үр тогтмол байсан бол голын урсгалын хурдыг олоорой гэж. За урсгал дагуу явахдаа яаж явах вэ гэсэн чинь бүгдээрээ нөгөө усны урд нэмэгдүүлээд байгаа учраас миний хурдыг нэмэгдүүлээд байгаа учраас урсгал дагуу явахдаа урсгалын хурдан дээр завны хурдыг нэмсэн уртаа явна. Урсгал сөрхөөр өөдөөс чи ус урсаад байгаа учраас миний хурдыг багасгах нь тий завны хурдаасаа урсгалын хурдыг хассан хурдаар явна. За тэгвэл голын урсгалын хурдыг олоорой гэж.
За тэгэхээр хамгийн эхлээд би яасан гэсэн чинь завны хурдан дээр урсгалын урдыг нэмсэн урчи яаж харах юм гэсэн чинь урсгал дагуу явсан цамаа урсгал дагуу явсан хугацаандаа хуваачна. Тэгэхээр 36 гурт байхаар 12 км цаг энэ хоёрын нийлбэр хурд. За одоо завны хурдаас урсгалын урдыг хассан урт те сөрж байгаа юм чинь бүгдээрээ замаа 4 цагт аваасан чинь 9 км цаг нь болохоор энэ хоёрын ялгар хурдна. За одоо би голын урсгалын урдыг олох юм чинь хоёрын хооронд хасчээ. Тэгвэл завны урдууд нустаад урсгалын урдаас хасах нь дахиад нэг урсгалын урд гэхээр хасгасгаа нэмэх болоод 2 шиг урсгалын урд болчихно. Тэгээ 12-оос 9-ийг сар чинь 3 болоод эндээс манай гол ямар хурдтай урсж исэн гэхээр 3-ыг 2-т байхаар 1.1 км цаг хурдтай урсж исэн байна. За 19 нь болохоор наран гэрээсээ сургууль хүртэл сургууль руу явсан ба 7 цаг 40 минутанд сургууль руу очисон байх ёстой байсан байна. Гэтэл тэр 60 м/минут хурдтай бол 16 минут хоцорчно. Харин 90 м/минут хурдтай бол 6 минут хоцордог бол нарангийн гэрээ сургууль хүртэл ямар зайтай вэ гэж. За тэгэхээр наран өөрөө нэг x хурдаар ингээд явдаг гэж бодъё. За тэгсэн чинь наран 60 м/минут хурдтай энэ x их шаардлагагүй өгсөн байна шүү дээ. За ийм минут хурдтай бол 16 минут хоцорч очно гинэ очих хэрэгтэй болсон. За тэгэхээр өөрөөр хэлбэл манай хугацаа нь хоцорч очно гэдэг чинь илүү удаан явцсан гэсэн үг тий. Т-цэг явахсан бол би Т дээр нэмэх нь 16 минут явцсан гэсэн үг. Харин 90 м/минут хурдтай явах юм бол 6 минут хоцордог гинэ. Очих хэрэгтэй хугацаанаас 6 минутаар илүү явцсан гэсэн үг. За тэгэхээр нэг хоёлаа нэг газраас нөгөө газар руу ижил газар очиж явж байгаа зай нэтлэн гэсэн үг шүү дээ. За тэгэхээр 60 Т нэмэх нь 60-ыг хүчин 16 маань 960. Тэнцүү нөгөө нэгжүүд нь адилхан м/минутаар яваад байгаа учраас бүгдийг м/минутаар яваад байгаа шүү тий. 90 Т нэмэх нь 90-ийг хүчин 6 маань 540 болчихно. За тэгэхээр 540 наашаагаад хасчих бүгдээрээ. Тэгээд 60-ыг болохоор нөгөө тишээ гаргаад хасчих. Тэгэхээр 960-аас юу хасах вэ гэсэн чинь 540 гэслээ. Тэгэхээр энэ 420 90-ээс 60-ыг хасахаар 30 Т. Тэгэхээр Т-г болохоор бүгдээрээ 420-ыг 30-д хуваахаар 14 минут явах ёстой байсан байна тий. За тэгвэл нарангийн гэрээ сургууль хүртэл ямар зайтай вэ гэхээр энэ бол манай зай гэсэн үг шүү. За тэгэхээр одоо би замаа олохдоо яасан 60 м/минут хурдтайгаар явсан байна шүү дээ. Ямар хугацаанд явсан гэсэн чинь 14 дээрээ 16-аар нэмээд 30 минут явсан гэсэн үг. Тэгэхээр энэ нэрийг үргэлжлэхээр 1800 м юм байна. Буюу 1.8 км зайтай байх нэ. За дараа нь 20 усан онгоцноос 1 минутанд 12 литр ус гоочдөг гинэ. Усны цоргоноос шүү 1 минутанд 12 литр ус гоочдөг. За тэгээд суурийн талбай нь E метр квадрат өндөр нь ийм байдаг. Тэгшинс палбилбэртэй шилэн аквариумыг хэдэн минутанд дүүргэх вэ гэж. За тэгэхээр одоо би нэг ийм шилэн аквариумыг дүүргэмээр байгаа юм шүү дээ. Тэгэхээр би одоо юу гэсэн эзлэхүүнээ олъё. За тэгэхээр надаа суурийн талбай маань болохоор 300 см квадрат, өндөр нь 32 см. За эсвүүнийг болохдоо суурийн талбайгаа бүгдээрээ өндөр өөрчилнө. Суурийн талбай надаа 3000 см квадрат гэдэг өгсөн. Өндөр нь 32 см. Тэгэхээр одоо манайх эзлэхүүн маань 96000 см куб гэсэн үг. За тэгэхээр би 1 литр илэрхийлчихье. 1 дециметр куб маань яг 1 литр гэхгүй юу? Тэгсэн чинь надаа 1 дециметр маань 10 см гэдэг юм чинь 1 дециметр куб маань 13 удаа үржлээд 1000 см куб гэсэн үг. Тэгэхээр 1 литрлөө шийдвэрлэхээр 1000 байхаар 96 дециметр куб болоод дециметр кубүүд маань литртэй тэнцүү 96 литр багтаамжтай. Гэвч 1 минутанд цоргоноос 12 литр ус гоочдөг юм биш. Тэгвэл 96-аа 12-тай хуваахаар хичнээн минутанд өрхвэй гэдэг. За тэгэхээр энэ маань хэдэгч 8 юм байна шүү дээ. 96. Тэгэхээр 8 минутын дараа дүрх юм байна.